За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт таараг явна энэ удаагийн хөтзөр тэлэлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт гол ямар хөө үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу? Тэгээд нэмээд одоо энерги нь бас ямар хөө байх нь хэдүүлээ харцгаая. За одоо чинь Валентинт 7 хоног. Бас Валентин чинь 14 те 13-нд ганц бичүүдийн 7 өдөр. Ер нь бол яаж ч бодсон нэг тийм эморсон ч вэ, эмороогүй ч вэ, тэгээд цагаан сартай. Бас нэлээд адал явдалтай байж ч магадгүй байх ч магадгүй 7 хоног. Тэгэхээр энэ сайхан 7 хоногт юу болох вэ гэдээ харцгаая. За дурлагчд буюу lovers, дээд гэгэнтэн, хаан гэсэн 3 үзэр байна. Энэ 3-аас айл одоо нүдэнд тусч байгаагаа сайхан сонгоорой. За 3, 2, 1 сонгосон гэж бол найдаж байна. Эхний үзэр дээр хэлцгээе. За эхний хөзөр маань одоо дурлагсад гэдэг үзэр гарч иж байна. За хөзрийг ажиглавал одоо хурмын сайхан ордонд хаан хатан 2 одоо хурмаа хийж байна. За энэ 7 хоногт ер нь хүний аз аюу их байх юм шиг байна. Дурлагсад маань өөрөө мэдээж ойлгомжтой. Хайрын хөзөр, учирлын хөзөр, бас балансын хөзөр. За хэрэгс нь зэгстэй явъя. Мэдээж хамгийн их сонсохыг хүсэж байгаа зүйл бол мэдээж энэ одоо гоё хүмүүстэй уулзрах. За эсвэл уулзсан хүнтэйгээ левел авах те. Одоо бүр нэг юм итгэл сайхан юм бат болгоод яг гоё сайхан нийл одоо юу заазуудаараа сайхан туулаад яг тэхийг бол биелэгдэх хөзөр байгаа. Тийм учраас энэ 7 хоног хостой ч вэ, хосгүй ч вэ ерөнхийдөө нэг юм гоё романтик өгүүлээ ихэд нэг тийм адал явдалтай уйтгаргүй ялангуяа хувийн харилцаа тал дээр уйтгаргүй 7 хоног бол байх юм байна гэж л энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэгээд одоо дурлагсад учирлын хөзөр магадгүй шинэ хүн гарч ирэх юм. Эсвэл бол өнгөрсөнд байсан байж байгаад гинт алга ус хүчинд гарч ирэх магадaltaй шүү. Гэхдээ нэг юм асууя. Хостой хүмүүс нь яах вэ? Эсвэл биелсэн хүмүүс нь яах вэ? Заавал одоо гэдэг нь бас одоо шууд утгаараа хосын тийм эсрэг хүсний гоё хүмүүс гарч ирэх гэж бас бодож болохгүй. Найз нөхөд гарч ирж болно, хамаатан садан гарч болно. Нэг гэсэндээ ямар ч үсэн энэ 7 хоногт танд одоо гоё хувийн харилцаа буюу учирлын тал дээрээ хүмүүс тал дээрээ аюу тийм адал явдалтай байх юм байна гэж байгаа юм. Нэгдүгürt нөгөө талаас за хосын харилцаа гэдэг юм байна. Санхүү яах юм? Хайр дурлж үлээ одоо тийм аюу гоё баланс буюу тийм эв зүй тогтвор дээр зөрөлдөг. Тэгэхээр ерөнхий байдлаараа санхүү яадаг юм чинь бол эвтэйхэн баланстай хамаг юм барьчихсан тийм. За амар баяжна гэж бас хэлэхгүй. Гэхдээ бас тийм амар хоосон баяжчлахгүй. Ер нь тийм балансаа барьсан сайхан 7 хоног бол байх маа гэж байгаа юм. Тэгээд дээр нь одоо хүнээс бэлэг авч магадгүй эсвэл хүнд бэлэг өгөх бас тийм юу бол байгаа шүү. Магадл байгаа. Яагаад гэвэл одоо хайрл дурлсан хүн яадаг юм. Халамжлыг гэдэг үстэй. Халамжийг сайхан үзүүлэх гэдэг. Тэгвэл яг тийм үзүүлэх гэсэн сайхан тийм гоё үйл явдал сайхан болох юм байна. Тэгэд хамгийн гол нь хайрч өөрөө сонголтын үзэр. Энэ 7 хоног танд хосын харилцаа биш юм а гэхэд олон амьдралын зүйлсүүдээр сонголт хийх шаардлага зөндөө гарч магадгүй шүү. Одоо тийм нөхцөлд аль болох зөвийн сонгороо. Хувь тавилан бол таны талд байгаа. Ахид одоо зөвийн сонгорч одоо заа гэдэг нөхөн тийм мэдэнч байх уу? Аюу тийм логиктэй үзээрэй хит мэдрэмжэд автаж болохгүй өөртөө хайртай шийдвэрийг гаргаарай. Тэгэхгүй бол энэ хөдрөө сонгосон хүн та одоо бусдыг хэлэх боддог. За би яах вэ? Тэр хүн л гоё үйл яах вэ юм уу? Тийм маягийн сонголт хийхэд ч бас магадгүй байх шүү. Тийм сонголт харин бүр тэрцмээ нөө. За юу. Харин тэрцмээ өөрийгөө бодсон, өөртөө хайрлсан тийм сонголтыг хийгээрэй гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээ юу яа? Ерөнхий байдлаар ингээ харахад бол одоо гэнтийн байдлаар гоё шинэ харилцаа үүсэх магадлал байгаа шүү. Ажил төрөлч гэдэг юм уу эсвэл бодоогүй хацаасаа юу. За тэгдэм байж. За сайхан романтик л одоо адал явдалтай л Валентин болох юм шиг байна. Бусд нь яах юм те? Одоо чарет мөрөд хэрэгтэй гэдэг хөзөрлөөр. За хөзрийг ажиглавал одоо юу уустай? Одоо нэгэн мөрөнд хэрэгтэй баатараар одоо ингэ байж байна.
За, морин тэрэгтэн маань ер нь хөтөлтөж гэсэн аваа гарч ирдэг. Нэгэсэндээ хувь тавилан таныг зүгээр нэг хүн гарч ирэхэд нь бити гараа гэж байна. Яг гоё үйлдэл хий. Одоо дээр үеийн нөгөө нэг ихнэр хулгаалаа гэдэг ч одоо тийм нөхөр хулгаалт гэсэн ч үү те. Тийм маягийн зүйлсийг хийдгсэн ч үү. Ямар ч байсан танд хувийн харилцаа байна уу? Эсвэл хувьсгалын харилцаа байна уу? Эсвэл ажил төрөлж байна уу? Аль нь дээр нь ч үссэн та яг өөрөө үйлчлэх гэж өөрөө төлөвлөгөө гаргаж яг өөрөө шийдвэрийг одоо ачааны хүндийг өөрч хариуцлагыг авч явах хэрэгтэй байна. Ялангуяа одоо айсан хэрэг зөрөгтэй байхгүй юу? Одоо жишээ нь би бол харамчгүй. Бас нэг хайхтад юм болов би тэргээ сааж хэлнэ. Надаа юу хийж байгаа юм? Гоё хямдралаар сайн дэлгүүрсэн чи хямдрал аюу гоё тийм юм гарч ирсэн. Одоо ч үлээ 100 мянган пүүз нэг 70 илүү 60 орсон байсан. Аавь гэж байгаа болцсон. Гэтэл дараа нь сүүлд бодсон нэр авдал гэж бодож байгаа байхгүй юу? Яг тэр шиг үйл явдлыг болох гэдэг юм. Нэгсэндээ одоо тухайн үедээ зориг нь дутаад дараа нь хийждэг байж гэж бодох юм бол гарч ирнэ шүү. Тийм учраас ер нь л зоригтой хийчихэд дараа нь харамсахгүй байсан хамаагүй тэр заяа. Ямарваа нэм ингэж хийж байгаа бол шууд дайр шууд дор битгий өөрөө өөртөө харамс хийчихэд дараа нь яаж ийм тэг үлээдтэй баярлаарай заяа. За тэгээд цаашаа харуул ерөнхий байдлаараа одоо аюу гоё юм болох гэдэг байна. Амбицтай байгаарай, зоригтой байгаарай, ялангуяа хүмүүсийн харилцаж юм уу одоо юу гэдгийг аюу гоё хүний харилцаж юм эсвэл санхүүгийн харилцаанд тийм гоё боломж гарч ирэх гэдэг юм. Бараг л би энийг бар холуудаа гэсэн маягийн бол гарч ирнэ шүү. Ийм нөхцөл зоригтой, амбицтай өөрөөсөө ихтэй үзнэ. Хүн багаар сурдаг. Та одоо чадахгүйсэн ч болно. Гэтэ хүн багаар энийгээ сураад ийм байж болох юм байна, тийм байж болох юм байна. Энэ дээр ингэж алдсан. За энийг яг дараа алдаад авахгүй гэдэг. Тэгэж явд юм байна ш. Тэрний оронд та зүгээр энэ намайг тоохгүй дээ ч юм уу. Эсвэл би энийг одоо барахгүй дээ гэж бодохоор болохгүй. Одоо өндөр мод байна уу? За бодъё л та. Метр 80-тай охин метр 70-тай залуутай уулзвал тэгэл голодож болохгүй байхгүй. Хэвээ мод чи шүү, модчаар шүү те. Авиршил гэж бодох хэрэгтэй байхгүй. Яг тийм маягийн хатан зориг танд яг одоо хамгийн чухал байна заяа. Тэгэхгүй бол та ер нь энэ үжил сонсон хүнээ дандаа нэг юм өөрөөр сэтгэлгүй байдал ч юм уу эсвэл хүний тийм сонирхсан үгнээс болоод яг өөрт ч орж ирсэн одоо боломжуудыг алдаад байдаг юм байна. Ийм байж болохгүй. Ер нь л асуудал шийдээ болгоё бүтээ гэж явах хэрэгтэй. Тэгээд цаашаа ингээ харавал хувь тавилан танд сорилоо өгөөд байна. Энэ нэг тийм зүгээр нэг юм зайсан талаар хардаг сорил биш. Дундуур нь те одоо юу гэсэн үг гэхээр ингээд сайхан шатаар явна. Тэгээд жоохон байж сандал байгаа амарна. Тэгээд дундуур нь те прайм жорд ч юм уу те тийм биш. Яг нэг юм богдуул ч юм уу эсвэл нэлээд тийм бас алтаа таамаг ч юм уу тиймэрхүү нэгсэн яг тийм эр зориг шаардсан, эрсдэл шаардсан тийм үйлдэлийг та хийжээ тэгжиж одоо та өөрийнхөө үүлийн үрийн давсан давна гэж байна. Тийм давах юм чинь бол энэ 7 хоногт бол гарч ирэх юм байна гэж бол гарч ир байна. За харин гаргалгааны наривчлсан үзэрлөгөө орцгоё. За эхнийх нь нэг чулуу амьдралын суурь. Одоо манайхаар бол ээж мод. Юу штэ одоо амьдралын нэг суурийг та тавих гэж ер нь юмыг эхлэх гэж та өсөл бөө юм болд юм байна. Бараг л одоо тэгээ нэг тухайн гараг өдрийн одоо тэгээ зурлагаа хардаг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг юм заавал тийм долоон бурхангод гарцсан алтан гацтай тийм заагалцсан орой би одоо тийм сайхан энэ далуу гэрийн далуур хийх ч юм уу те хит ямарваа нэг юм хийхийн өмнө та амар их тийм одоо бэлтгэл ажиллаж юм уу эсвэл зорилготой тавих ч юм уу тийм хэрэгцээ юмыг санаа зовж юм байна. Болохгүй. Энэ 7 хоног ч та ер нь тийм гоё юм гарахаар та их гээд байна. Үгүй. Харин бүр тэрц маань хурдан дараа харин бүр тэрц маань гяс энийг болгоё бүтээ те. Яг жижиг сажиг дутуу юм байсан ч самаагүй болгоё бүтээ гэдэг маш их тайр хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та хэрэгтэй хэрэггүй юмд аюу их яваад байна. Тэгээ хамгийн гол нь сахилга бат. За нэг ихэлжлээ. 2 өдөр боллоо, 3 өдөр боллоо, 4 өдөр боллоо. Тэгээ сахилга бат гуучдаг. Юм байх гээд байна бас. Ялангуяа энэ 7 хоногт ямарваа нэг юм эхлүүлж байгаа бол харилцаа эхлүүлж байгаа бол тууштай явна. Анханаас нь одоо те холын замд гарч байгаа бол тууштай явна, хол явна гэдгийг мэдэж одоо хүн сусаа базаалгаа гэдэг шиг юу яана.
тэр хүнийг тань өөрийгөө тань бас ажил төрөлдөж гэсэн бас юу хийж байгаа таньж ойлгож ухаарах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол та нэг юм эхний өдөр ч юм уу хэд өдөр ч юм уу амар тийм урам зоригоор яваад тэгээд тэр чинь мэдээж урам зориг гэсэн бас урам зориг дууссан шүү дээ. Дуусан гот нь та аюул тийм паахтлах ч юм уу эсвэл нөгөө заа зөө би бүртгэе боллоо мөлөө гэдэг. Гэтэл тэр явж байгаа үе чинь таны амьдралын аюул гой тийм дунд үедээ байгаад та анзаарах байгаа шүү заа юу. Тэгэхээр ямарваа нэг юмны эцсийг үзнэ жоохон удаан эхэлж болно. Хоёр дахь нь за ancestor буюу одоо хамблам бөө. Нэг ёсондоо та ер нь энэ 7 хоногт бас одоо manifest янзын хийвэл энэ хүсэл биелээ тэр хүсэл биелээ гэж бол айгүй дээр байна. Нэгт. Хоёрдугаарт ер нь хүний амийг харалдаг зөвхөн хүний зөвлөгөө авч болно. Тэрнээс илүү яг өөртөө ингээд хүмүүсээ би ингэнэ би тэгнэ гэж яг одоо заримдаа ингэж идэг ч хүмүүс хэлчихээр биелдэг юм агаад харин бүр тэр зам хэлчээ биелүүлэхгүй би байдалд орно гэдэг утгаараа бүр хэлжээж тэрийг биелүүлэх хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол энэ үзэл сонгосон хүн та нөгөө түрүүчийн ярьсан юм руу орчих гол байна л да. Одоо аюу их юм болдог. Тэгээ тэрийг хийх гэж бас буу юм болдог. Тэгээ яг үр дүн гарахаас нь өмнө болчих гээд байдаг. Тэгэд хүний аманд бас ялангуяа энэ талд орчих гээд байна. Энэ 7 хоногийн гол сорил бол танд хүмүүс сонин зөвлөгөө өгнө, сонин юм хэлнэ. Та тэр дундаас нь аль нь зөв, аль нь буруу гэдгээл мэдэх ёстой. За юу. Тэгсэн нөхцөлд одоо аюу тажгүй зүйлсийг ухаарч явах юм байна. За ерөнхийдөө бол энэ 7 одоо аюу сайхан хайрлалт буюу гой учрлууд болонгой боломж гарч ирнэ. Аюу тийм баланстай байх хэрэгтэй бөгөөд сонголт хийх хэрэгтэй. Давхар хийсэн сонголтондоо үнэнч бөгөөд сахилга баттай хариуцлагатай байх бол аюу гоё юм та барьж авсан ч гэсэн тэрийг эцсээр үзэж чаддгүй юм байна гэж бол гарч ирээд байна. Тэрийг хийх хэрэгтэй харин бүр тэр зам бүр хүмүүс сайн ярих хэрэгтэй байгаа юм шүү. За харин энэ 7 танд одоо сахиусны хөр юу гэж зөвлөж вэ те? Юу яана? Эгого гаргана. Эгогүй байна. Одоо энэ ертөнцид байгаа бүх зүйл таны төлөө. Тэрээс таныг нэг тийм муу үзэхэд байгаа юм биш. Хүн ер нь нэг юм ховд төвлөнгийнхаа замаар явж байгаа нөхцөлд алж онж байгаа ч гэсэн зүг зам олдъё. Тэрэнд нь эготой байх үе гэж байна. Үнэхээр хүн өнгөрмөр үе байна. Гогтой бусдын үед л эгого байх хэрэгтэй байдгийг. Нэг тийм нэг би бол гойдгүй хүн, би бол одоо нэг юм ойрдог штэ. Жинхэнэ эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүнээс 2 удаа гойдгүй маа гэдэг. Тэгсэн жинхэнэ эмэгтэй хүн хэзээ ч эрэгтэй хүнээс одоо тийм төрүүлж одоо харьцдаг маа гэдэг. Яг ийм нөхцөл харилцаа үүсэхгүй зү. Яалч нэг эгогод болох ёстой зү. Яг одоо таны амьдралд үр дүн маш чухал байгаа даа. Тийм учраас аюу шийдэмгий дайр, аюу их толгоосоо ажиллавал яг үр дүнээр төвлөр. Тэгэд үр дүн гарах үед бол эго гэдэг юм байх хэрэгтэй заа юу. За харин таны одоо энерги ямар хувь байх нь одоо харцгаая. За 10 сава. Үнэхээр энэ 7 хоногт бас тань жоохон тийм сэтгэл санаа боллоо. Би юм ахаж тийм ажил төрлөлөөр давхцсан юмнууч болох бах давхцсаасаа болоод бас тогтворгүй байдал орох юм ч гэсэн бас гарч ирэх байх. Гэхдээ энерги жоохон цэвэрлээ, тайвшруулад хамгийн гол нь хамаг юм тодорхой болгоод бас хүлээн зөвшөөрөхгүй бол энэ 7 жоохон тийм дарамт авах юм баха. Ялангуяа энерги чинь тийм улам дарамт авсан байх учраас юу их байх. Юу гэдгийг тогтворгүй байх магадлал байгаа шүү. Гэхдээ яг энэ 7 хоногийн л та эвтэйхэн дуусчихвал аюул сайхан юм байна. Ягаад вэ гэвэл 10 савч юу гэлээ альва нэг юмны дуусгалцаа юу. За ингээд одоо эхний өдөр маань дууслаа. Хөрзөр дэлгэцэн таалагдсан бол лайктараа шеэр субскрайб донешн маш их байлгах болно. Мөн гүйлэн өчнөр хөвшин ямар зүйлс байна. Видео төгөж бичиж тэр жинтэй сайхан манифест хийгээд залбирлал өгөх болно. Тэгээ та бүхэн хамгийн сайн өсөөрөө дашчин дутуу та бүхэндээ байнгын стресстэй тавьчихгүй байвал та бүхэндээ оор гэхэр энерги зэрэг давсаж санал болгож байна. Ердөө 10-20 минут давсдаас 10-20 минут ингээд ясал хийх тэгэхээр аюул сайхан болт юм байна шүү заяа. Тэгээ сүүлд нь хэлье. Учрал сайхан учралж байдаг шүү. Алдаж болохгүй. Сайхан учрал өөрөө бүтээх хэрэгтэй байдаг шүү. Заяа. За одоо ингээд техник үзэл манд дуслаа. Сайн сайхны өсрий. Одоо хоёр дахь үзэрлүүгээ орцгоё. За хоёр дахь үзэр маань за престис буюу дээд гигантан. За хөзрийг ажиглавал одоо бурхны ариун гигантан одоо цаг хугацааны торыг сайхан сүлжиж байна. За энэ 7 хоног таны
ерөнхий зүүн совин сүнслийн мэдрэмж аюу өндөрт байх болно. Аюу сайхан өсч дэвжсэн одоо амьдралын хамаг юмыг мэдэрсэн бараг л 7 хоног юу болохоор бид надад заалахгүй те бар би өөрөө мэдчихэна хийж чимээг байж их маягтай. Нэг талаасаа бол сайн. Үнэхээр сайн зүйл. Нөгөө талаасаа тэгэхэд ингээ юу яах тусам хүн мэдрэмтгий болдог, эмзэг болдог. Яг уу сэтгэл санааны байдлаа жоохон дарахгүй бол одоо бас хит одоо гэдгийг хэврэг ч юм уу те бас болох магадлал байгаа гэвэл байгаа нэгт. Хоёрдугаарт яалч хувь тавилангийн зарчмаараа буюу өөрөө чинь зүүн сүвийн ихсэг тусам одоо амьдрал таамагладшгүй тийм сонин үйл явдал орж ирээд бас яахан нэгдэхгүй болгоод их тийм сонин байдалд оруулах магадлал байгаа шүү. Нэгсэндээ бурхан өөрөө чинь ингэж явуулна гэд чи өөр ингэж явна гэд тэгвэл бурхан ингэж яваа гэдэг тийм сонин дохио ирсэн тохиолдолд дохиог нь ойлгож буй юм болсон нэг төрлийн тийм нууцлаг 7 хоног бол болох болоо гэж болоосаа мэдрэгдэж байна. За тэгээд цааш нь харъя. Сүнслэг байдлын хэдийн шиг чи одоо тэгээд хувь тавилан одоо хувь амьдрал яах юм те тийм шүү дээ. Ингэнэ одоо ямарваа нэг харилцаа яг одоо өөр энэ талд аюу тийм тайван байх юм байна. Тийм учраас аливаа хосын харилцаа, хувийн амьдрал те бүгдэн дээр нь аюу тийм тайван, хүлээцтэй нөө яарад яах вэ гэдэг маягаар бол баг тийм сүнсийн хүртлэх тийм тайван болчих байх. Үр дүнд нь яах вэ гэхээр аюу айтайхан тийм яг нь шууд бол амар лаг баяжаал алчдад бол байхгүй байх. Гэхдээ ерөнхий дүр зургаар бол аюу эвтэйхэн гой үйл явдлууд болоо. 7 хоног ялангуяа 7 хоногийн сүүлээр ч юм уу зүүн совингод дагаад хийсэн үйлдэлүүд нь сайхан одоо ач тус сүршмээ өгөөд тэгээд аюу тийм зүүн совингоос өгсөн зүйл чинь тухайн үедээ биш юм гэхэд дараа нь аюу гоё үр дүнгээ өгнө гэж л гарч иж байгаа юм. Гэхдээ нэг юм анхаарч байгаа шүү. Хамбал амыг стооцвол одоо дээд гэдэг хөдзөр маань илүү дотгошоо хөдзөр. Тийм учраас бүх юмыг шууд одоо юу гэж болохгүй. Одоо хүмүүст хэлээд хүмүүст тайлбарлаад ийм байна, тийм байна, яалаа хэлээ гэж болохгүй. Ер нь энэ талаад бол хүмүүст нэг юм яриа тийм нууц хэрэггүй жоохон нууцлах юм бол жоохон нууцсан дээр юм аа гэж бол гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаа одоо харуул ийм байдгийг ер нь юмыг энэ талаад аягүй сайхан суралц, ойлго, хүмүүсээс асуу, яах юм мэдхээ бол надаас болохгүй бол халбах те зөвлөгөө ав. Тэгээ зүүн совингоо даг ямар ч байсан нэг юм таг гацсан байдлаас бол гарнаа гэдэг одоо нэснэлхий тэгээ одоо доош нь хараад явчаар яад үлээ бас боо юм болж бочирдаг штэ. Яг тэр шиг та өөрөө хичээж, өөрөө хамгийн юм болгож иж зүүн совингоос асуудаг ч юм уу те тэгж байж яг амьдралын хамгийн дайжгүй өрөг бол одоо орох юм байгаа юм шүү гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд цаашаа ингээ харъя. Энд чинь юу хийж байгаа юм? Бараг хүмүүстэй зарим нэг тийм дайжгүй хүмүүстэй бол дотн зэс хүмүүстэй бол бараг л зүүн совингоор холбогдоод тэгэл би өөрийгөө хараад тэгэл те дотн зэс бараг орчих магадлал байгаа шүү заа юу. За тэгдэм бич. Хоёр дахь хөтөр нэг зос. За хөдрийг ажиглавал зүгээр нэг сайхан нэг зос байна. За нэг зос байт юм байж яах вэ? Таараа хөдрийн хамгийн одоо элемент тэрний хамгийн тодорхой зүйл бол нэг зос. Тэгээд дээр нь дээд гэгд нөтрө гарчсан байдаг. Нэгсэндээ амьдралын чинь хувь тавилангаас аюу тийм дайжгүй замаар одоо тогтвортой болох гэдэг тогтвортой байдлын эхлэлийг тавих зүйлс нь энэ төлөв болж байгаа юм гэж гарч байгаа юм. Зүүн совинч тэр хувь тавиланчид тэр таныг одоо шин боломжууд, нөөцүүд одоо аюу айтайхан тийм баяж тийм хоёр мөр бол тэмүүлүүлээд байх шиг хамгийн гол нь тогтвортой байдал. Яагаад яг энэ хөдрийг сонгосон хүмүүст энүүхэндээ хэлэхэд он гараад алж чадна гэсэн мэт бүр алгуулж итурлаа гэдэг тийм нэг самруулсан юм уу да гэж гарч ирсэн. Гэхдээ энэ бол зүгээр яагаад гэвэл одоо угаасаа л хүнд нэг юм бацд нь гарах юм байна шүү дээ. Таних бол яг он гараад жоохон хурдан
барцд нь л гарчих шиг боллоо. Тэгэхээр тэр барцдгах үйл явдал нь одоо 97 хоногор дуусч байгаа юм. Гэтэл дуусаад нэг тийм өргөс авсан мэт сайхан хурдан бол болчихгүй. Яг уу тийм багаар аюу айтах юмуд нь гоё боллоо тий. Тэгэхээр нэг юм хавар гэхэд одоо аюу сайхан юм болох юмны эхлэл нь энэ 7 хоногт бол ер нь тавьж байгаа юм шүү. Эхний чинь бол нэг тийм санаа зовлон гайгүй болоод стресс нэрээ гайгүй болох юм байгаамаа. Ялангуяа хүмүүстэй харилцаанд гоё байх зүйлсээр бол одоо нэг юм юу гэдэг чтэй амар их найзтай биш гэсэн нэг тийм цөөхөн чанар найз ч юм уу эсвэл одоо цөөхөн чанартай харилцдаг тийм дажир хүмүүс ч юм уу тийм маяр өөр чинь бол ер нь байлгах юм байх шүү гэж л одоо энээр гарч байгаа юм аа. Тэгээд цаашаага энэ чинь нэгж байгаа маа нэг зоос те өөрийн амьдрал дээрээ битгий одоо юу гэмээр өөрөө толгойтойгоо юм байна. Дандаа нэг юм хүнийг харсан яах вэ их ч юм уу те хүнээс зөвлөгөө авсан. Яг мэдээж зөвлөгөө авах бол зөв. Гэтэ эцсийн шийдвэр өөрөө гарах ёстой. Яагаад гэвэл би өөрийнхөө өнцгөөс тэмдэглэнэ. Танд энэ юм шүү гэдэг. Актив зөвлөгөө өгөх юм бас өөрийнхөө өнцгөөс хэлдэг байхгүй юу? Энэ дээр яг хөөхөн өөрийнхөө өнцгөөс шийдэх ёстой болохоос биш. Яг нэг юм бурхан багшийн хэлснээр гэдэг юм бол болохгүй байгаа юм шүү гэж л хэлж байгаа юм аа. Тийм учраас энэ хоёрыг нийлүүлээ харахад бол хувь тавилангийн үнэхээр сайхан ихтгэл шинэ боломжууд одоо таны зүүн сонгооч одоо чиглүүлэх юм байна. Хувь тавиланч таны ийм боломжуудыг өгөө явах юм байна. Тэгээ ингэнэ. Хүмүүстэй харилцаа тал дээр бас яг юу явах вэ? Амар тийм олон үеийн найзлч мөсөд нэг хайртай тийм хувийн харилцаа дээр нэг юм левел ап төвшний хүл явдал болохгүй байх. Илүү таны одоо тийм байгаа зүйлс чинь аюу сайжруулах юм уу? Санхүү талын юм таны бол илүү тийм чиглүүлж явах болоо гэж үл нэргээд гарч байгаа юм аа. Тэгээ хажууд нь очир байна. Нэг юм хэлье. Яг та өөртөө хайртай юу? Яг байцаарч үнэлчих. Хэрвээ хайртай гэж яг хэлбэр баавал ер нь хайрламаар байгаа бол угаасаа та хайрлах хэрэгтэй. Хайр үгс юм байхгүй заяа. Ингэмээр өөрөө яг тийм шодрог бас бусдад шодрог баймаар байна. Тэгэхгүй бол одоо турна гээд багш орой бити мэдрэг хийсэн гээд шөнө идэж болохгүй сте. Яг тийм маягийн үйл явдал таны бол ер нь жоохон болд юм. Энэ талаар гэсэн бас сорил маягаар болох гэдэг. Харин болохгүй. Одоо энэ очир чинь дэлхийн хамгийн ертөнцийн хамгийн хурц зүйл үстэй. Яг тэр шиг юм хурц өөртөө ихтэй тийм дайчин баймар байна. Тэгэхгүй бол та нэг яг хүн хараад тийм жоохон зожигч юм эсвэл тийм хүний өвөр болчиход гэдэг юм. Ялангуяа зарим нэг юм хүмүүсийг заяа зөрөгтэй байх шин л аа. Тэгвэл илүү гоё юм очир. За харин юу вэ? Гаргалгааны нэрвчсэн үзэл өгөө төлөө орцгоё. За их гарч иж энэ 10 чулуу 10 зос одоо гэр таныг яг тийм одоо энэ үзэр сонгосон хүн та одоо яг сүүлийн үед тийм гэртэй байсан хэрнээ тийм гэртэй байхгүй юм шиг тийм тогтургүй тав тухгүй тийм сонирн байдал та зөндөө байгаад байна. Амхандаа сайсан хичээгээд болгоё гэхээр яг үндэ болохгүй байна. Тэгвэл яг тэгж болгох зам чинь одоо энэ төлөв сайхан эхлээд гоё сайхан явчих юм байна. Одоо эхлэн 7 хоног ихээр баг нэг юм харагдах байдал бод үр дүн дундуур юм уу сүүлэр бол их сайхан гоё үр дүнгийн зүгрүүл та явж байгаа юм байна. Тэгээд ялангуяа тийм энэ тал юу биш вэ? Тийм шинэ хүнтэй танилцахаас илүү тийм хууч хүмүүсээ дахин татан сууж дахин танилцаж тэднээс дахин тийм зөвлөгөө юм авч тэгэж баг явах бах та заа юу нэгт. Хоёрдугаарт хамгийн чухал итгэдэг гэсэн хүмүүсээ ер нь бас сайн бодож амьдрал чинь янз бүрийн болно. Тэгэхэд та хэн рүү залах яах хинтэй холбогдох аюулс мэддэг бай. Бас хит зожигэрч болохгүй. Тийм учраас хүмүүстэй танилцахын оронд яаж тийм найс нөхөд туучнуудтайгаа сайхан тийм бас буу халах талын юм юу хийвэл дээр юм а гэж л энэ дэр ингэ хавчиж байгаа юм а. За цаашаа 8 сум зүдэргээ ядаргатай байдал. Ингэнэ гоё замд хөрхнө гэхээрээ тийм бас бүх юм аюу тийм сайхан тий одоо юугүй замаар тэгшхэн замаар сайхан юм эсвэл биш. Дарахны замаар явах үуч гэсэн гарч ярина.
Яг тийм дарахын цамаар явж байгаа үе бол өнгөрсөн л ч байгаа юм л ч гэсэн бас байгаль харамсалтай. Дараадлал гайх болох илүү найзаас угаас гол нь би юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо ядаргаатай ийм үйл явдлыг та туулна гэдгийг бол мэд. Хоёрдугаар стрессээ тайлж сурмаар байна. Угаасаа л ядаргаатай үйл явдал болж байгаа ч гэсэн та тэрний тийм амар хүлээж авах шаардлагагүй зү. Заавал тийм би зовох ёстой гэдэг шаардлагагүй. Зүгээр л сайхан байгаагаа гарга. Тэгээд стресс сайхан тайл, бясалгал хий, болохгүй орогдлоо босноор тэгж сайхан яв. Тэгэд энэ хоёрыг хардаад энэ одоо эмэгтэй гэрлүү харж байгаа хгүй юу? Яг тийм гэрээ та өөрөө амьдралд үүсгэх гээд явж байгаа. Том зураа та бол амьдралын зөв замаар явж байгаа шүү. Нэг тийм би буруу замаар явлаа. Би бол өдрийн хүмүүс гэдэг юм байхгүй. Харин та сэтгэл зүгээр дагаж хямрах тусам таны амьдрал бас дорддог учраас аль болох сэтгэл зүгээр дараа дайтайхан бай гэж явах нь хамгийн чухал байх юм шүү. За тэгээ энэ 7 хоногт бол одоо аюу тийм зүүн совин ихтэй давхар тийм мистик буюу тийм гинтийн саналсгүй үйл явдал зөндөө болсон бас аз зэвсэн сайхан 7 хоног байх бөгөөд амьдралын сайн сайхан эхлэл бацтын төгсгөл бол энэ 7 хоног сайхан байх юм аа. Тийшээгээ хүрэхэд тул зам жоохон ядаргатай зүдрээтэй байх ч гэсэн бараг 7 хоногийн сүүлд ч маа сайхан хүрээд бас гоё үр дүнд гарах юм байна гэж гарч ирж байна. За харин одоо сахиусан нэгнүүд юу зөвлөсөн байна? Харцгаая. За өдөртлөөс юм асууя. Та яг хэр тайван хүн бэ? За яг байсагч түнэлж. Тэгэхгүй бол энэ өдрөө сонгосон одоо энерги газардуул гэдэг. Та нэг бол амар доошоо ордог, эсвэл амар дэше тийм бүүмээр явчихдаг. Хүн байх гэдэг болохгүй. Харин бүтэрсэн ма та аюу тийм тайван төлөвлөгөөн байх ёстой. Энэ өдрөө сонгосон хүн та яг өөрөө тийм газардуулахтай тайван байж та яг зөв шийдвэр гаргаж байна. Үгүй бол яг үнэ таны практик хамрах амар санараас ихсчүүлээд та үлдсэн алдгаагаа өөрөө чиндээ ойлгоо заяа. За харин таны энерги одоо логик ямархуу байх нь вэ? 6 сава. Юу яана? Яалтчгүй одоо зарим зүйлсээс холдох, зарим зүйлс рүү бас явах хэрэгтэй байна. Хувь тавилан таны аюу тийм зөв замрууч чиглүүлж байгаа юм байна. Энэ юу гэсэн үг гэхээр зарим одоо тийм бас болохгүй бүтггүй хүн гэдэг юм болохгүй бүтггүй үйлдэлээс холдно гэсэн үг. Зарим нөхцөл та гоё тушаал биш магадгүй энэ 7 зарим нөхцөлд хүнтэй муудалж магадгүй. Аль нь ч үсэн гэсэн нэг тийм буруу биш. Гэхдээ нээл хүнтэй муудалж гэсэн юм аа гэд нээлийн одоо хийсэгээд хамрыг нээж болохгүй шүү. Би тэрнүүд ямар хариуцлага хүрч заяа. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараараа шеэр subscribe дараараа мөн donation лоош баярлах болно. Мөн гүлийн утган дээр хөвшин уртлагтай байна. Түүний төлөв төвч явуулаад тэр жил сайхан манифестигээ залбирлал дээр өдрөх болно. Тэгээ та бүхэн хамгийн сайн өсөрөө. Дашрын бусад та бүхэн байнга стресстэй тогтворгүйгээр хэцүү байгаа бол та бүхэн оорхлын тэмдэг зүйлс авсан хэрэглээд үзээрэй. 10-аас 20 минут давстаасан ороод 10-аас 20 минут ингээд бясалгал хийгээ гараад тэрээр аюул сайхан тайвширдаг юм байна шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Амьдралын хамгийн сайн суур явахын тулд та заримдаа хүн өөрийнхөө зожигроо болох дотгошоо хэрэгтэй байдаг шүү. Заяа. Битгээрээ бодгаарай. За тэгээд сайн санааг хүсье. 2 дахь өдөр манд дуслаа. Одоо 3 дахь өдөр рүү орцгоё. За 3 дахь өдөр маань хаан хөдөр. За хөдрийг ажиглавал нэгэн бас их маягтай суусан хаан одоо цаашаар хөдрийн толгом шиг ингээд царайтай сууж байна. За юу яана? Энэ 7 гэж үннээ л хэлчих зүгээр шолоолъё. Нэгдүгээрт аюу тийм тогтвортой юм хийгсэн сахилга баттай бас аюу хичээсэн байх юм байна нэг заяа. Тэр нь юу гэсэн үг гэхээр ер нь нэг юмд хичээхийн тулд болгоо бүтээж дайрсан бас жоохон уур хүрсэн, стресссэн гэхдээ аюу тийм гараас юм гарсан бас нэг төрлийн сайхан 7 нөгөө төрлийн бас жоохон ядаргаатай 7 бол байх боловч гарч иж байгаа. Яагаад гэвэл боддоо хаан хөдөр. Хатан матан биш хаан хөдөр. Жоохон төвөгтэй үйл явдал болохоо гэвэл болно. Тэр шийдвэрийг одоо тэрийг засахтай шийдвэр яадаг юмдыг та өөрөө л гаргана. Тийм учраас бас жоохон стресстэй. Гэхдээ нэг тийм буруутгсан юм бол байхгүй. Иймэрхүү та нэг юм бас өөрийгөө болон бусдыг хамгаалсан бас зарим тийм нүүр тулс жирэл зүйлсүүдээр тийм нүүр тулсан нэг талаас бол хиймэрлүүдэд болж гоё бастай.
Тийм үйл явдлууд болох бөгөөд хамгийн чухал нь гэвэл энэ 7 хоногт бол яг хүмүүс хэмээн жоохон тушаах шаардлагатай. Гэхдээ сүнс чинь та өөрөөрөө байна. Яагаад вэ гэвэл энэ 7 хоног таны энерги аюу идэвхжиж та одоо юу гэдгийг хүмүүстэй наандаж тийм эвтэйхэн цаандаж бас яг өөрийнхөө яг аргалах үе бол хүмүүсийг аргалах үе бол гарна. Гэхдээ яг эцсийн үр дүндээ бол та яг өөрийнхөө хүссэн байдлаар хүмүүсийг бас хөдөлгөөж, дүгнэж бас хүмүүс танд цаанд тааруулж үзэлтэн гэсэн нь тийм маягийн дайжгүй үйл явдлууд бол сайхан энэ 7 хоногт болох юм байна. За юу. Тэгээд цааш нь хүн өдөр тасаглах баттай явах дүүрч. Тэгээ хайр дурлал санхүүний яах юм тийм үстэй. Ерөнхийдөө бол ингэн та өөрөөрөө яг юуг дарах хэрэгтэй байгаад одоо сэтгэл санааг. Тэгэхгүй бол энэ үзэл сонсон хүнтэй ер нь нэг юм мэдрэмж амар одоо уурлах нь амар хурдан тийм маягийн жоохон тогтворгүй байх магадлал байгаад байна. Тийм учраас энэ 7 хоногт бол ер нь ямарваа нэг тийм хосын харилцаа тийм тэний үйл явдал болсон. Илүү өөрийгөө тийм тайван бас бусдын мэдрэмжийг нэгээд автахааргүй бас өөрөөсөө тийм хурган бардам тийм маягаар байх нь одоо танд илүү хэрэгтэй байна гэж одоо энэ үзэр дээр ингээд бууж байгаа юм аа. Тэгээ цааш нь хараад юм байна. Ер нь хүмүүстэй харилцах. Тэгээ цаашаа хостой ч юм уу дотны хүмүүстэй харилцахдаа хит энэ 7 хоног мэдрэмжэндээ автахгүй байвал сайн. Таны мэдрэмж ерөнхийдөө тогтвортой байгаа ч гэсэн, тогтворгүй байгаа ч гэсэн энерги чинь тогтвортой байгаа учраас та бас одоо айтайхан байгаад байна. Айтаа энэ тогтворгүй байдал орох магадлал өндөр байгаа учраас хүмүүстэй хурдан муудалцах. Эсвэл амар хурдан хүмүүс баярлаа дараа нь айгүй уйлмаар санагдчих юм уу тийм маягийн зүйл болчих гээд байна. Ер нь энэ 7 хоногт мэдрэмжээ жоохон дарс хийгээд илүү тийм логик толгоогоо ашиглаад үр дүн дээр төвлөрөө явах нь танд яг одоор хамгийн чухал байгаа шүү. Тэгээд цаашаага ажил төрүүлж гисэн эсвэл ямар нэгэн бүтээж үнэхээр бүтээж хичээж байгаа бол яг тийм үр дүн дээр төвлөрсөн. Бусдын тийм одоо тэнийг яриа мэрэж юм автахгүйгээр эсвэл хит мэдрэмжэндээ бас автахгүйгээр хит урам зорихгүй яг тийм сахилах баттай энэ 7 хоног юм хийж чадвал аюу өндөр төвшний юм байна. Тэгээ хамгийн чухал нь юу шүү? Хаан хөзөр өөрөө одоо хааны ухаантай хөзөр. Танд бас тийм хэмжээний ухаан санаа янз бүр байгаа. Тэрийг ашиглан хүмүүсээс судлан хүмүүсээс асуун зөвлөгөө авах. Гэхдээ эцсийн шийдвэрээ та өөрөө гаргах юм шүү гэж л өдөр дээр гарчиж байгаа юм аа. За хоёр дахь нь 2 авш 3 аяга. За хөдрийг гэжэл бол одоо 3 сайхан одоо хос цагааснаас ингээд аяг сайхан ус урсаа сайхан гоё байж штэ. За 3 аяга маань өөрөө их гоё үзэр байд юм аа. Нэгдүгээр одоо таны энэ 7 хоногт бол хүний аз аюу өндөр түвшинд байх юм шиг байна. Хүмүүс нөгөө орж ирсэн, найзлт нөхөрлөе гэсэн эсвэл тийм гоё хандлага үүсгээ болгоё бүтээх гэсэн. За тэгээ зүгээр болгож бүтээх юм шүү дээ. Одоо ямарваа нэг юм тэмдэглэсэн, баярлсан. Ер нь Мартин одоо Валентин тэмдэглэлийн үг та бараг батаргын тэмдэглэл юм шиг шүү дээ. Бишин бахад ганц бичүүд өдрийг айлч нөхцөл байсан гэсэн тань дээр хүний аз бол зөндөө байгаад байна. Одоо эсвэл танд одоо тийм гоё энэ 7 хоногт олон хүмүүстэй уулзах, олон хүмүүсээс сайн ярилцах тийм маягийн зүйлүүд зөндөө болох юм байна. Та энэ 7 хоногт бол нэг тийм зожиграхгүй байхаа угаасаа ийм гарч ирж байна. За тэгдгийм байж. За цаашаага ингээ харвал ийм байгаа шүү. Зарим нэг хосын одоо найз нөхөрлийн харилцаа романтик болох магадлал байгаа учраас ер нь бас нэг эргэн тойронд байна ямар дурах байгаа вэ гэж жоохон бодож явах хэрэгтэй. Гэнтийн үйл явдал болоод зүгээр найз нөхөж юм эсвэл нэг хончин өсөө хоёр хүмүүс хоорондоо гэрэлцэн сууж байдаг шүү дээ. Тийм юмний ихтэл болох магадлал өндөр байгаа учраас ер нь бодож үзээрэй. Заавал хосч гэх юм дээ. Тэгээд одоо нэг зүгээр нэг байж ирсэн гэд ингээл дотносч юм уу тийм маягийн бас үйл явдал зөндөө болох юм байгаа шүү. За тэгээд цаашаа ингээ харвал юу яана ажил төрөл төр чинь нэг тийм гоё амжилт гараад тэр тэмдэглэхүүс тийм гоё үйл явдал болох юм байна. Гэтэ энийг ингэн та өөрөө 7 хоногийн дундуур юм сүүлээр яг гоё үр дүн гаргаж иж болно. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо юу яач болохгүй үстэй. Одоо хит төрүүлж баярлаад нөгөө төрүүлж хөөрөөд бас багталж болохгүй үстэй.
Яг тийм аяа үйл явдал болно шүү. Энэ бол нэгсэндээ таны гоё ажил төрөл янз бүр бүтээд тэрнээс үүсэх буйны үүлийн үр орж иж байгаа учраас болохоос биш төрүүлээд нэг тийм хүмүүсээс яагаад шавуудаад тэгээд та нэг тийм нөгөө хаа маань хөзөр мартна гэвэл тэр болохгүй шүү заа юу. Тийм өстэй байж болохгүй. За ерөнхий үйл явдал энэ л болох гол үйл явдал бол ийм байна. Одоо харин аргалгааны наривчлсан хөзөрлөгөө орцгоё. За аягны хатан тэгээд стаг буюу одоо хүч юу яасан? Угаасаа та энэ 7 хоногт бас нэгт жоохон зөрүүд байх юм байна. Ер нь юмыг болгоё бүтээ. Одоо надаа хүмүүс янз бүр заадаг хэмбэ чи гэсэн маягтай байх юм байна. Энэ чинь бол нэг талаасаа бол зөв. Угаасаа та тийм байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэсээ сонгосон хүнд аюу тийм зөөлөн хүмүүс туслах барья гэдэг юм байна. Тэг өөрийгөө бас хайрлах нь юу юм бол эсвэл хэд мэдрэмжэндээ хавтаад докторгүй болчих гэдэг. Одоо энэ салмон засгийг хардаа уурс одоо чинь нэг дээшээ урсж байгаа тийм замаас нь цаа болоод гэсэн юм байхгүй шүү дээ. Доор мөр амар хатас байгаа. Тэгэхээр заавал дээшээ гарахаас өөр сонголт байхгүй. Яг тэр шиг таны амьдралаас тэрийг жоохон шахаж магадгүй учраас яг нэг үгүй ярьчээ. Жоохон 7 хоногжинго бас жоохон тийм гүрийсэн тийм одоо үгдүүлээ шөрмөс татсан гэх юм уу тийм ядаргаатай тийм хиншүү зүтгсэн толгойг байх магадлал байгаа шүү заа юу. Гэтэ ашгаа бол сайхан өвгөн гоё сайхан зүйл зөндөө болно. Яах вэ? Таны жоохон бас шахахгүй бол болдгоо шиг байна. Тэгээд нэг төрлийн тийм амьдралын шахалт жоохон орж ирэх байх шүү. Ялангуяа санхүү мөнгө тал дээр бол заа битгий энийг яана гэж битгий юм бодол зүг зүгээр байгаарай. Зүгээр л амьдралын сорилгосон тийм учрыг өвлийн үрээр өөрөөр тийм шийдэх гэж барьж байгаа юм бол биш юм байна. Хоёр дахь нь стаг буюу одоо хүч. Юу ярьсан? Таныг сахиус нэнгэрч аюу гой сайхан ивэгээд итгээд за миний хөө ингээ гоё байж ийм сайхан амьдрал гоё байна. Бүх юм зүг зүг байнгээ сайхан ивэдэг юм байна. Энэ ивэлж таны сайхан хайрлаж ялангуяа таны амьдрал зөв хүмүүсийг оруулъя. Тэгэхгүй бол чиг өөр амьдралаа буруу хүмүүсийг оруулаад энэ буруу үйл явдал болгоод байна. Одоо амьдрал чинь зөв үйл явдал зөв хүмүүсийг энэ лот оруулах бөгөөд ер нь амьдрал чинь нэг юм хүмүүс орж ирэх гэвэл битгий цааргалаараа зүгээр сайхан найз нөхөр гоё бай гэж байгаа юм. Хүмүүс ингэдэг заяаны ханыг ярьдаг, сөүл мэтийг ярьдаг, twin flame ярьдаг те. Энд чинь гурван аягүй нэг хүмүүстэй. Гэтэл зөрөөд сайн найз, сайн хөрлөлийг баг ярьдаг байхгүй юу? Яг энэ талаараа ер нь та орж ямаар хүмүүс бас ярмаар юм байна. Уу тань шиг төрлийн хүмүүс заа юу. Аяг тийм төрлийн хүн харин энэ талд орж ирэх учраас одоо тухайн үедээ бол зоо гэж бодсон хэрнээ амьдралын хамгийн маш сайн чухал хүн бол танд орж ирэх гэж байна. За тэгээд ерөнхий өрөнд үргэхэд бол энэ 7 хоногт хүч гэдэг хаан гэдэг үзэг гарсан. Айгуу тийм та өөртөө сахилга баттай, өөртөө хөдөлгөөнтэй дажгүй байж чадвал аюу гоё тийм боломжууд сайхан юмд орж ирэх бөгөөд хамгийн гол нь тийм мэдрэмжээ дарсан яг үр дүн гаргая гэсэн тийм сахилга батыг танилцуулж энэ талд хүсэж байна. Тийм нөхцөлд аюу сайхан үр дүн болно. Нөгөө талаас хүмүүний аз зөндөө байх учраас таны амьдрал шин хүмүүс бас орж ирэх юм байна. Ялангуяа сайн найз нөхөрлөсөл ажлын хамтарч хүмүүс орж ирэх бөгөөд сахиусны нэгэрч таныг тийшээгээр чиглүүлж байна гэж гарч иж байна. За юу вэ? Одоо сахиусны нэгэрч юу зөвлөсөн байна? Харцгаая. За одоо элбэг дэлбэг байдал бол миний төрөхөд лаах байсан бөгөөд би энийг авах хэрэгтэй. За хаяа хүний амьдрал үнэхээр гурай үе байна би ойлгож байна. Гэтэ ерөнхийдөө хүний амьдрал аюу сайхан байх боломж бол ялангуяа тань ч гэсэн бүр байгаа юм байна. Яаж энэ амьдралыг сайхан олох вэ гэвэл та нэг төр өөрөөсөө итгэх ёстой. Бас яг өөрөөсөө эзэн байх ёстой. Тэгэхгүй бол танд одоо тийм хувь тавилангаас ингэж бол баяжна гэдэг хахад та нэг тийм сонин нөхөр ихний хөрхөө ч юм уу эсвэл буруу юм дагаад дуурайгаад болохгүй болоод байна. Юм болгонд өөрөө гэсэн цаг байдаг. Тань ч гэсэн хийж чадах юм байгаа. Тэрийгээ сайхан ол. Угаасаа хийж чадах юм чинь ингээ хийгээд байхад аюул сайхан юм бүтээд идэх. Хийх болохгүй юм чинь байвал бүтэхгүй тэгээд завраад байдаг. За хэрэг сайхан аягаа. За энэ талаар одоо энээр юм авах гэдэг харцгаая. За шидтэн
олж ир шүү. Нийтдүгээр залуу хүний энерги та энэ 7 хоногт бол нэг тийм хөгшин хүн шиг гэхгүйгээр одоо яг хуу таныг бол амьдрал тийм байгаас гэж хүсэх байх. А яг та өөрөө бол нэг тийм гоё юм болгоё хөтэй гэсэн, сурыг гэсэн, бас хурган амиц галгасан одоо аюу тийм залуу хүний энергээр бас тийм шийдэмгий бас хөдөлгөөнтэй бол байх юм байна. Амьдрал сайн сайхан үйл явдал болно. Нөгөө талаас таны бас тийм хөдөлгөөнтэй байвал бүр сайн сайхан юм болно гэж л хэлж байгаа юм байна шүү. За ингээд одоо 3 дахь үзэр маань дуслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр subscribe дараарай. Мөн донешнс маш баярлалаа. Мөн гүлийн утга нэр хэл шиг асуулттай байна. Юу зүйл төвчл бичиж болоо тэр жил сайхан манифест хийгээд залбирлуулах болон тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүсээрэй. Дашин тусуу та бүхэн ингээд байнгын стресстэй докторгүй хэцүү байгаа бол та бүхэн миний хэрэглэдэг одоо Oracle гэдэг энерги зөвлөлт давсыг одоо санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давсдаас дараад 10-аас 20 минут ингээд одоо бяцлал хийх гадар ихээр аюу сайхан тайвшраад сэтгэл санаа гоё болоод энерги зөвлөлт гоё юм байгаа шүү. Тэгээ сүүлд нь хэлье. Та өөрөө сахилга баттай байж чадвал таас юу ч хүрч чадах юм шиг заяа. За одоо ингээд дараагийн үзүүлэлтээр уулзцай. Тэгээд та бүхэн хамгийн сайхан өсөөрэй. За тэгэд Валентин баярын мэнд хүргэе.